2022 онд Украины дайн эхэлсний дараагаар Төв Азийн бүс нутагт нэгэн чимээгүй өөрчлөлт явагдаж эхлэв. Энэхүү өөрчлөлтийн хамгийн гол цэг нь Оросын холбооны улсын хамгийн ойрын холбоотон байсан Казахстан улсад яг одоо өрнөж байна. Казахстан нь нэгэн цагт зөвлөлтийн системийн гол тулгуур, эдийн засаг болон батлан хамгаалах, дэд бүтцгээд бараг бүх зүйлээрээ Москватай салшгүй холбоотой байсан ч өнөөдөр энэ улс Москвагаас аль болох зайгаа барих бодлого баримтаж эхлэв. Украины дайн эхэлсний дараагаар Казахстан улс Оросын холбооны улсын бодлогыг ив тод дэмжихээ болсон. Мөн Оросын Украинд хяналтаа тогтоосон бүс нутгуудыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Энэ бүхэн нь Путиний хувьд Казахстан аль тийш хэлбэж эхэлснийг маш ойлгомжтой харуулж байна. Мөн барууны томоохон компаниуд Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалт Казахстанд нэмэгдэж, олон улсын томоохон шин тээврийн коридорууд Казахстаны нутгийг чиглэж эхлэв. Нэг ёсондоо бол өнөөдөр Казахстан улс нь хоёр ертөнцийн тэг дунд нь зогсож байна. Хэрвээ Казахстаны бодлого зүүнээс баруунд улам бүр чиглэж, барууныг өөрийн ирээдүйн түншээр аль бие ёсоор зарлах аваас үр дүнд нь Төв Азийн геополитик бүхэлдээ өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ Казахстанд энэхүү шилжилтийг хийхэд томоохон эрсдэл бас тулгарна. Оросын холбооны улс үнэхээр өөрсдийн стратегийн холбоотныг зүгээр сууж байгаад тавиад явуулна гэж үү? Эсвэл Казахстаны эрх баригчид цагийн ороо бусхайг ашиглан эх орондоо ашигтай илүү ухаалаг тоглолт хийж байна уу? Энэ бүхний хариултыг ойлгохын тулд бид Казахстаны энэхүү чимээгүй өөрчлөлтийг илүү сайн задлан ойлгох хэрэгтэй. Казахстан улс нь 1991 оны 12 дугаар сард тусгаар тогтносныхын дараагаар олон 10 жилийн турш хойд хөрш болох зөвлөлтийн системийн нөлөөндор явж ирсэн. Мөн Казахстан улс нь 20 дугаар зууны туршид зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ Казахстан нь зөвлөлтийн энгийн нэгэн бүрэлдэхүүн биш, харин стратегийн хувьд хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэгт тооцогддог байв. Учир нь зөвлөлт холбоот улс 20 дугаар зууны туршид Цөмийн зэвсгийн голлох туршилтуудаа Казахстаны нутагт хийж, анхны сансрын нисгэгчдээ тэр нутгаас нисгэх гэх мэтээр зөвлөлтийн аж үйлдвэр болон эрчим хүч, батлан хамгаалахын чухал цангилгаанууд тэнд байрлаж байв. Улмаар 1991 онд зөвлөлт холбоот улс задрахтаа зэрэгцээд Казахстан тусгаар тогтнолоо зарласан. Хэдийгээр тухайн үед Казахстан тусгаар тогтнож чадсан боловч бодит байдал дээр тус улс дахь Оросын холбооны нөлөө огтоосоо тасраагүй юм. Казахстаны эдийн засаг Оросын холбооны улстай холбогдсон хэвээр байж, тээвэр болон нефтийн хоолойнууд дэд бүтцгээд бүгд Москвагаар дамждаг байсан. Батлан хамгаалах салбарын хувьд ч ялгаагүй. Казахстан улс нь Оросын холбооны улсын тэргүүлдэг хамтын аюулгүй байдлын гэрээний орнуудын байгууллагын гишүүн орноор эдсэж, мөн Евро-Азийн эдийн засгийн холбоонд ч гэсэн гишүүнчлэлтэй болж, цэрэг айран болон эдийн засгийн интеграц нь тэр чигтээ шахуу Оростой уягдсан байдаг. Улмаар 2022 онд Казахстан улсад ерөнхийлөгч асан Назарбаевыг эсэргүүцсэн бүх нийтийн томоохон тэмцэл өрнөхөд Оросын холбооны улс тэргүүтээ хамтын аюулгүй байдлын гэрээний орнуудын цэргийн хүч, ялангуяа Оросын цэрэг шууд Казахстаны нутагт орж ирэн Казахстаны дотоод үнэнийг дарж эхэлсэн. Энэ үйл явдал нь дэлхийн нийтэд нэг зүйлийг маш тодорхой харуулсан нь Казахстан үнэхээр Оросын холбооны улсын аюулгүй байдлын бодлогын хүрээнд хамаардаг улс юм байна гэх ойлголт байв. Тэд үнэхээр л Оростой ердийн нэг холбоотон бус, харин Оросын нөлөөнд гүн шингэсэн Оросын системийн нэг хэсэг байсан. Иймээс өнөөдөр Казахстан улс энэ байдлыг өөрчлөхөөр хөдөлж эхлээд байна. Зарим хүмүүсийн хувьд энэ нь жижиг өөрчлөлт мэт харагдаж болохч бодит байдал дээр тогтсон системийг, улс орны бодлогыг, бүр бүс нутгийн геополитикийг бүхэлд нь өөрчилж мэдэх томоохон өөрчлөлт юм. Казахстаны бодлогын энэхүү өөрчлөлт нь 2022 онд Оросын холбооны улс Украинд хавтан довтолсон явдалтай шууд холбоотой. Учир нь Оросын холбооны улс Украинд хавтсны дараагаар хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын дотор нэгэн асуулт болон айдас урган гарч ирсэн нь дараачийн байна аль улс байх вэ гэдэг ийм айдас байв. Учир нь Оросын холбооны улсын улс төрийн үзэл санаанд Украин бол жинхэнэ тусгаар тогтносон улс биш гэдэг ийм үзэл санаа ив тодор гарч эхэлсэн. Энэ үзэл санааг логикоор сайн бодоод үзвэл онлын хувьд Казахстан зэрэг улсуудыг ч мөн Орос улс жинхэнэ тусгаар улс биш гэж үзэх бүрэн боломжтой байв. Ялангуяа Казахстаны хойд бүс нутагт Орос гаралтай иргэд маш олноороо амьдардаг. Яг л Украины зүүн бүс нутагт Орос гаралтай иргэд олноороо амьдардаг байсан шиг.
Ингээд Казахстаны эрх баригчид Оросын эхлүүлсэн уг дайныг аюулгүй байдлын маш том дохио байдлаар хүлээн авцгаасан юм. Гэтэл 2022 онд Санкт-Петербург хотноо нэгэн маш чухал үйл явдал болов. Тухайн жилийн Евразийн эдийн засгийн форум дээр Казахстаны ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев Оросын улбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний яг хажууд нь сууж байгаад нефттэй тайзан дээрээс бүх нийтэд хандаж Казахстан улс квази улсууд буюу Солонгод бүс нутгуудыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Путиний хажууд шууд хэтчгэв. Энэ нь ямар учиртай үгс байсан бэ гэвэл Оросын улбооны улсын өөрсдийн чөлөөлсөн хэмээн зарлаж байсан Донецк болон Луганск зэрэг нутгуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тэрээр шууд мэдэгдсэн юм. Энэ бол үнэндээ Оросын холбооны улс болон дэлхийн нийтэд Казахстаны зүгээс өгсөн маш том дохио байв. Учир нь Казахстан улс өмнө нь хизээч бүр бүх түүхийнхэн туршид Оросын холбооны улс болон Зөвлөлт холбоот улстай шууд зөрчигдсөн мэдэгдлийг ингэж ив тодор бүр ерөнхийлөгчийн өмнө камерын шууд дамжуулалтаар хийж байсан тохиолдол байхгүй. Үүнээс нэг зүйлийг бүх дэлхий ойлгож авсан нь Казахстаны байр суурь бодлого албан ёсоор өөрчлөгдөж байна гэх дохио юм. Гэхдээ бүх зүйл ингээд бас дуусаагүй. Казахстаны зүгээс хийсэн дараагийн алхмууд бүхнийг маш тодорхой болгосон юм. Тухайлбал санкцийн асуудлыг хөндөж болно. Украины дайны дараагаар барууны орнууд Оросын улбооны улсад өргөн хэмжээний хориг тавьсан. Харин Казахстаны зүгээс барууны санкцийг зөрчихгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь ямар утгатай вэ гэвэл Оросын улбооны улсын компаниуд Казахстанаар дамжин барууны хоргийг зөрчих асуудлыг албан ёсоор дэмжихгүй гэсэн ийм утгатай мэдэгдэл байв. Учир нь хэрв Казахстаны засгийн газар Оросын улбооны улсын компаниудад барууны санкцийг өөрсдийн нутгийг ашиглан тойрч гарахыг зөвшөөрвөл Казахстаны банкуд барууны системээс таслагдах бүрэн эрсдэл нүүрлэх байв. Мөн дараагийн өөр нэгэн чухал өөрчлөлт нь эрчим хүч болон нефтийн экспортын салбарт өрнөсөн юм. Казахстан улс газрын тосныхон дийлэн хэсгийг Оросын улбооны улсын нутаг дэвсгэрээр дамжуулан 3 дахь зах зээлд гаргадаг. Харин Оросын улбооны улс үүнийг нь ашиглаж Казахстанд улс төрийн дарамт өгөх зорилгоор уг хоолойг техникийн шалтгаан гэх үндэслэлээр үе үе хааж Казахстаныг дарамталдаг. Ингэснээр Казахстаны нефтийн экспортыг гацааж эдийн засгийг боомлох замаар Оросын улбооны улс Казахстаныг хүсснээрээ хөдөлгөж чаддаг. Энэ байдал 1991 оноос хойш үргэлжилсэн. Тэгвэл Токаев энэ удаа Оросоос хамааралгүй шинэ экспортын зам хайж эхэлсэн бөгөөд шууд Каспийн тэнгисээр дамжуулан Азербайджанаас дамжуулан Европ руу гардаг суваг байгуулахаар төрийн бодлогодон тусгаад байна. Энэ бодлого нь Казахстаны стратегийн асар том өөрчлөлт болсон юм. Түүнчлэн гадаад бодлогын өөрчлөлтийг бас мартаж болохгүй. Казахстан улсын зүгээс Украины дайн эхэлсний дараагаар Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, олон улсын тавцанд Оросыг дэмжэлгүйгээр төвийг сагсан байр суурь баримтадж, цаагаараа барууны орнуудтай илүү идэвхтэй харилцаа өрнүүлж өгсөн. Хамгийн гол нь Казахстан энэ дайнд аль нэг талд ороогүй. Гэхдээ энэ дайн хэрв 10 жилийн өмнө эхэлсэн бол Казахстан шууд л Оросын талд орох байсан. Ялгаа нь яг энд оршиж байгаа юм. Казахстан эд тодор Оростой сөргөлдөөгүй боловч Оросоос давхар зайгаан барьж эхэлсэн. Үнэхээр ч их гүрнийг хурш байна гэдэг ердийн нэг газар зүйн асуудал огтоосон биш. Харин их гүрэнтэй хурш байна гэдэг нь аюулгүй байдлын мөнхийн сорилт болж хувирдаг. Иймээс Казахстан нэг шат урагшилж олон талт тэнцвэртэй гадаад бодлого баримтаж эхэлжээ. Казахстан геополитик ба гадаад бодлогын үзэл баримтлалаа огцом өөрчилсөн явдал нь эргээд Төв Азийн геополитикт чимээгүй өөрчлөлтийг эхлүүлсэн үйл явдал болж хувирчээ. Ер нь геополитикийн асуудал дээр нэгэн автан дүрэн байдаг. Тэр нь ямар дүрэн бэ гэвэл ямар улс илүү их хөрөнгө оруулалт хийж байна, тэр улс илүү их нөлөөтэй болж хувирдаг. Казахстан улс бол байгалийн баялаг, байгалийн хий болон газрын тосны арим их нөөцтэй улс. Гэхдээ хамгийн сонирхолтой нь өнөөдөр Казахстаны эрчим хүчний салбарт Оросын холбооны улс бус харин Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалт хамгийн ихээр хийгдэж байна. Тухайлбал Казахстаны газрын тосны Тэнгиз гэх ордод Америкийн нэгдсэн улсын Chevron компани хийсэн хөрөнгө оруулалт дийлэн хувийг эзлэж хамгийн том хувь эзэмшигч болж чадсан. Мөн газрын тосны Кашаган гэх ордод Америкийн нэгдсэн улсын Exxon Mobil болон Британий Shell зэрэг компаниуд асар их хөрөнгө оруулалт хийсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл өнөөдөр Казахстаны баялаг барууны компаниудтай шууд хамааралтай болсон. Энэ ч утгаараа Казахстан улс өнөөдөр барууны эдийн засгийн системээс салах бараг боломжгүй болсон гэж хэлж болно.
Америкийн нэгдсэн улсын хувьд тус улс нь Казахстан дахь хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсаас Казахстанд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ олон 10 тэрбум долларт хүрч зөвхөн нефт болон байгалийн хийгээс гадна санхүүгийн салбар, технологийн салбар дахь хөрөнгө оруулалтуудад ч давхар нэмэгдэж эхэлсэн. Иймээс Америкийн нэгдсэн улсын компаниуд өөрсдийн хийсэн хөрөнгө оруулалтуудаараа дамжуулан Казахстаны эдийн засагт чухал байр суурьтай болж чадсан. Үүнийг та бүхэн ямар ч нүдээр харж болно. Бизнесийн нүдээр эсвэл стратегийн нөлөө нэмэгдүүлж байна гэх нүдээр альгээр нь ч харсан бүгд зөв. Гэхдээ хамгийн сонирхолтой өөрчлөлт тээвэр ба логистикийн салбарт явагдаж байна. Өмнө нь Казахстан улс бараг бүх экспортоо Оросоор дамжуулдаг байсан бол одоо харин Каспийн тэнгисээр дамжуулан шинэ гарц, Азербайджан болон Гүржээр дамжуулан Европ руу хүрэх чиглэл түүнчлэн дундын коридор буюу Транс-Каспийн тээврийн замыг хөгжүүлж эхэлжээ. Энэ бүхэн тэр чигтээ Оросыг тойрсон цоо шинэ гео эдийн засгийн шугам юм. Мөн барууны орнууд дээрх төслүүдийг идэвхтэй дэмжиж байгаа. Учир нь барууны орнуудад ч гэсэн Оросын холбооны улсын эрчим хүчний хамаарлаас бүрэн салахыг хүсэж байгаа. Харин Казахстан гэдэг бол эрчим хүчний өөр нэгэн асар том их үсвэр юм. Казахстаны төрийн бодлогыг хоёрхан үгээр тайлбарлах юм бол тэд тэнцвэр барих бодлогыг баримталж байна. Арай өөрөөр тайлбарлах юм бол тэд олон талтай зэрэг тоглолт хийх бодлого баримталж байна гэсэн үг. Казахстан нь газар зүйн хувьд хойд талаараа Оросын холбооны улс, зүүн талаараа бүгд найрамдах Хятад ард улс, баруун талаараа Европ руу гарцтай, өмнөд талаараа тогтворгүй бүс нутгуудтай залгаа хийлдэг. Өөрөөр хэлбэл Казахстан нь геополитикийн замын уулзвар дээр байрладаг улс. Яг ийм байрлалтай улс аль нэг талд шууд орвол нөгөө талынхан дарамтанд өртөж эхэлдэг. Иймээс Казахстан хинтээж муудахгүй, мөн хүнд ч бүрэн найдахгүй гэх бодлого баримталж байна. Мөн Казахстан улсын хувьд бодит байдал дээр тэд Оросын холбооны улстай харилцаагаа таслах ямар ч боломжгүй. Учир нь хоёр улс өнөөдрийг хүртэл хамтарсан цэргийн бүтэцтэй байгаа. Мөн тэд хоорондоо 7000 км газар нутгаар хэлэлдэг. Түүхэн болон соёлын нөлөө асар ихтэй улсууд. Иймээс Оросоос тэд садч чадахгүй боловч хэд ойртвол бас өөрсдөд нь эргээд аюултай. Харин Хятад улсын хувьд Казахстан нь бүс ба зам хөтөлбөрийн гол занглаан дээр оршдог. Хятадууд Казахстаныг Европ руу гарах гарц гэж хардаг. Казахстан улс Хятадын хөрөнгө оруулалт татах хүсэлтэй байгаа боловч эргээд бас Хятадаас хэд хамааралтай болохоос айж байгаа. Харин барууны орнуудын хувьд Казахстан нь нефт болон байгалийн хий, санхүү ба технологийн салбарт баруунтай хамтарч эдийн засгийн гүн холбоо үүсгэж чадсан. Казахстаны хувьд барууны улсуудын хөрөнгө оруулалт нь тус улсын эдийн засгийн өсөлтийн түлхүүр юм. Гэхдээ барууны улсууд нь Казахстаны улс төрийн холбоотон болох биш. Үүнийг тэд өөрсдөө маш сайн зааглаж чаддаг. Нэг ёсондоо бол Казахстан нь Оростой муудалцахгүй, Хятадд дуусахгүй, баруунд мөн дагаар орохгүй бөгөөд бүгдээс нь харин ашиг хүртэн гэсэн ийм стратегийг баримталж байна. Иймээс Казахстаныг шууд Оросоос салж, талаан солиж байна гэж харахаас илүүтэй олон талын тоглолтоо илүү нарийн түвшинд хийж байна гэж харах нь зөв. Харин Украины дайн нь энэ бүх бодлогын шилжилтийг илүү хурдасгах шалтгаан байсан гэж харж болно. Их гүрнүүдийн дунд амьд үлдэхийн тулд хэн нэгэнд үнэнч байх шаардлагагүй. Харин ухаалаг байх ёстой. Энэ тоглолт нь зөвхөн Казахстаны жишээ биш бөгөөд энэ нь Төв Азийн улс орнуудын хувьд тоглоомын шин дүрэн болон хувирч мэдэх юм. Уг нь түүхэн уламжлалын дагуу дэлхийн газрын зураг томоохон дайны дараагаар өөрчлөгддөг байсан боловч энэ удаа худалдааны зам, хөрөнгө оруулалт болон нөлөөний бүсүүдээр шин шугам зурагдаж байна. Тэр шинэ газрын зургийн төвд Аз төв орж эхэллээ. Тэр дундаа Казахстан улс. Казахстан улсад Хятад, Орос, баруун гээд гурван том хүчин гурвуулаа нэгэн зэрэг тоглолт хийж байна. Энэ бол өрсөлдөөн аль хэдийнэ ихэлсэн гэдгийн шинж. Энэхүү өрсөлдөөнд чухам хэн ялах вэ? Казахстанчууд өөрсдөө энэ өрсөлдөөнд аль хүчийг ялуулахыг хүсэж байгаа бол Оросууд үнэхээр Казахстаныг алдаж байна уу? Энэ бүхэнд та өөрийнх нь бодлыг доор сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.